Сайн байцгаана залуучуудаа та бүхэнд энэ үеийн мэндийг хүргэе. Миний би Баян Арсын залуучуудын ахлагч цогт гэрэл байна. Оюутнуудын нэгдсэн цугларалт энэ жил бас Монгол зохион байгуулагч байгаа холбоотон бас манай сүмийн залуучууд маань их уулзалтанд бас нэгтгэж шийдсэн юм аа. Ингээд энэхүү видеогоор сүмийнхаа залуучуудыг болон залуучуудынхаа сэтгэлдлийг бас та бүхэндээ хуваалцах гэж байна. Ингээд та бүхэн хүлээн авна уу? Намайг Пимаро гэдэг Баян Арсын магтан дунд үйлчилдэг. Намайг Хотгон Жаргал гэдэг. Би одоо мобилийн хөгжмийн багшийн 1-р курсын оюутан. Баян Хандар гэдэг. Би 15 настай. Баян хайр тоглоонд яваад одоо жил гарах болж байгаа. Намайг Томолор гэдэг. Намайг Игтэл гэдэг. Тэгээд 20 настай Монгол Улсын их сургуулийн 1-р төвшин оюутан. Намайг Хишигт гэдэг. За тэгээ Баян Хайрсанд оюутан болсноос хойш 4 жил болж байгаа. Намайг Өргөл гэдэг. Би Баян Хайрсанд сүүлийн 3 жил явж байгаа. Сайн байна, намайг Наран гэдэг. Баян Хайрсан гишүүн. За намайг Солонгоо гэдэг. Намайг шинжлэх ухааны их сургуулийн 2-р курс сурдаг. Ямар нэгэн асуудал ч юм уу гарангууд хоорондоо яриад зохицуулдаг. Анхандаа бол тасахгүй байсан. Итгэж хүн ийм л байд юм байсан тийм бодлоо надад төрөлтэй. Манай залуучууд бүгдээрээ цоггүй жинаад байж байгаа юм байсан. Багч нь 1-р гоё, 2-р сургаал номлол нь гоё. Тэгээд магтан дууны баг нь бас аюул гоё. Аюул эмээтэйгээ ээжтэйгээ аавтайгаа уулзж байгаа юм шиг тийм сайхан дотн байдаг. Яг 2026 энэ дээр болохоор махан биеийн сүнсэн биегөө бол өхмөл байдаг адил үйлсгүй итгэл нь бас яг өхмөл гэж хэлсэн байдаг. Лук 10:27 Чи өөрийн бурхнаа бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайр. Тэгээд мөн өөрийнхөө шүү бас өөрийнхөө адил хайрлаа гэсэн хэлээ. Анх болохоор энийг уншиж байхад болохоор би итгэл гэдгийг болохоор зүгээр сүмд яваал тэгэл тэгхэл юм бол бурханд итгэдэг гэж ойлгодог байсан. Та 5:39 дээр идэх хаа. Таны нөгөө баруун хацрыг наалгад бол 100 хацраа тавьж үг гэдэг юм шиг л дээ. 1-р Тимофеийн 4:12 дээр уншлаа. Тэг чамааг бол хинч залуу хүн гэж битгий бас. Харин чи бус итгэгч нарт өөрөөр үлгэр дүүрэл бай гэсэн тийм дэвшлээ. Матай 6:22. Хүн таны баруун хацрыг наалгад бол та 100 хацраа тавьж өгөх хэцүү үстэй. Нүд бол биений дэнлүү юм. Хэрэг нүд чинь цэвэр бол бүтэн биеийн гэрлэр дүрм. Хүн зөвхөн талхаар бус бурхны амнаас гарах үг бүгээр тижээгддэг. Гэхдээ тийм шүү дээ. Би хамгийн эм одоо юмсан. Хийгүү гэсэн. Нэг юм яриг баха. Тэгэл өнгөрцөн шүү дээ. Хамгийн ааштай. Энэ зэг мэдрэмтгий өргөгдсөн гэж. Эмэгтэйлгээр нь тодруулсан байсан. Хамгийн эмэгтэйлэг. Би чинь ойлгомжтой та. Сошиалны хамгийн өсрөх нь Хамгийн гомдомгой гэсэн. Залуучууд дундаас хамгийн ховдгоор нь тодорсон байгаа. Би галзуун. Яслах харт. Хөгжим тоглодог. Төлөвлөр бол тоглодог. Мөрөөр сурж байгаа. Гитар бас сурж байгаа. Тэгээд баг зэрэг дуулдаг. Таны хайр. юусэн талархдаг. Тэгээд аюу гоё орчин үү. Тэрнээсээ илүү би биентэй байгаас л. Уучлаарай. Мэдээгүй шүү. Ерөөсөө уурлалын гомдоо гэж бодоогүй жаад гэсэн бол уучлаарай. Аргаллуу явж байгаа тэмүүлж байгаа юм шиг. Итгэл нэг тахын дус байхад гэж Хайртай шүү. Манай залуучуудад амар хайртай шүү. Би та нараасаа холдож чадахгүй. Үргэлж хайрлаж, санаа тавьж, халамжилдаг амар баярлалаа. Гоё шүү гэж хэлээ да. Хайртай шүү. Мандах нар шиг надад санагдна.